За сайн байцгаана уу. За очрол сургалтын төвийн зүгээс өнөөдөр баримт систем дээр нэг хувь хүмүүс баримт хэвлэх талаар заавар оруулъя. За тэгээд ямар ч нөхцөлд яаралтайгаар нөгөө хувь хүмүүс маань аж ахуй нэгжтэй харьцахаар за та баримтаа шивэдэг өчээгэл тэгэн гот явах гар утснаасаа шууд шивчих боломжтой ер нь бол. За тэгэхээр хамгийн түрүүнд хэдүүлээ юу арах вэ гэхээр интернет рүү орно. За Google руу ороод Google дээр гэж зураас татаад e-tax цэг MTA гэдэг. За энэ дээр дарчнаа. За ингууд татврын ерөнхий газар захин тайлангийн систем гэдэг. За ийшээ орчноо. За тэгээд ийм гарч ирнэ. За тэгвэл нүүр хуудас руу буцах гэдэг ингээд арчна. За энэ болохоор нөгөө нэвтрэлтийн нэгдсэн систем буюу одоо нэг гол сайт руу нэвтэрч орж байгаа платформ руу. За тэгвэл дээр нь хувь хүн регистрийн дугаараа хийж байна. Нөгөө бизнес эрхлэгч маань. За тэгээд нэг жишээ болоод нэг регистрийн дугаар хийчих. За тэгээд доотлол дээр нь яах нь нууц дугаараа хийж өгөөд ингээд нэвтрээд орно. За хэрвээ бүртгүүлгүй хүн байгаа бол бизнес эрхлэгч байгаа бол энэ бүртгүүлэх хийж дараад явчиход цаашаа аюу амархан бүртгэлд орчтой шүү. Тэгээд цаанаасаа мэйл хаягн дээр чинь нөгөө нууц дугаар ирдэг ийш нэвтрэх. За ингээд нэвтрэх гээд ингээд орчноо. За тэгэнгუთ за энэ болохоор нэвтэрч оронгууд за энэ хүн маань түрүү жил яах нь хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ гэд Монголын татврын албанаас талархлын бичиг явуулсан байна. За баярлаа гэд ингээд хаачаа. За тэгээд энэ гарч ирж байгаа энэ юу болохоор хувь хүний орлогын албан татврын ТТ 06 тайлан гэж тайлан байгаа шүү. Энэ гарч ирж байгаа хэсэг маань. За тэгвэл одоо хэдүүлээ 06 тайлан дотроосоо биш баримт систем рүү орох хэрэгтэй. Баримт шийддэг. За тэгвэл энэ дээд өнцгтэр нэг хүний дүрстэй зургийн хажууд нэг дөрвөн жижигхэн дөрвөлжин байна. За энэ дөрвөн дөрвөлжин дээр дарахаар захин төлбөрийн баримт систем баримт гэсэн байна. За энэ рүү ингээ яваарчноо. За ингээд яваад оронгууд нөгөө иргэн хүний маань овг нэр гарч ирнэ. Энэ дээрээ дарлаа. За энэ болохоор захин тайлангийн баримт систем. За ингээ гар утснаас болохоор ингэж харагдаж байгаа. Харин компьютероос орох юм бол энэ маань яах нь айгу тодорхой гой харагддаг. За тэгэхээр хэдүүлээ гар утснаас шивэх зааврыг сурах гэж байгаа учраас за энэ бизнесийн үйл ажиллагаа нэхэмжлэх хувь хүнд гэдэг ингээд за нэхэмжлэг явуулаад өгөөч гэдэг нөгөө компани хэлэх юм бол нэхэмжлэх гэдэг дээрээ дарагдсан шүү заяа. За тэгвэл одоо хэдүүлээ шууд баримт шивэх гэж байгаа учраас бизнесийн үйл ажиллагаа гэдэг дээрээ дараад за энэ доор худалдан авахч гэдэг регистрийн дугаарыг хийнэ. За тэгвэл нөгөө харьцан компанийн регистрийн дугаарыг хийчихнэ энэ дээр. За 6695 043 гэдэг нэг регистрийн дугаар хийчих. За ингэснийгээ дараагаар яах вөхөр өөр доор нэгдсэн сан гэдэг дээр дарчиж болно. Тэгвэл бизнес эрхлэгч нэмэгдлээ гэж байгаа. Энэ юу вөхөр энэ регистрийн дугаарыг хийнгүүт доошоо энэ баримт систем. За энэ борлуулагч тал буюу нөгөө манай иргэн хүн маань энд байна. За энэ гар утснаас байгаа учраас ингэж жижиг харагдаад байгаа шүү. Компьютероос бол шууд том харагдана. За саяны хийсэн регистрийн дугаараар юу гарч ирсэн бэ гэхээр Монголын хэлсэн заслын холбоо гэдэг газарт яах нь ачаа тээврийн үйлчлэгээ хийгээд өгчлөө гэж бодъё. За тэгвэл ингээд регистрийн дугаар баримтан дээр нөгөө хүний байгууллага гараад ирлээ. За энэ тоош эрэхтэр нэг удаа явсан бол нэг удаа. За килограмм, миллиграмм гэдэг ингээд байдаг шүү. За юм зардаг бол. За тэгээ нэг удаа бас нэг сэрхгээ хэлчихлээ. За үнэ хэлж өгнө. За 700 мянган төгрөгөөр ч юм ингээд үнэ оруулж өглөө гэж энэ дээр яг явсан үнэ. За тэгэн гутаа яах вэ гэхээр энэ нэг хажуутаас сум заасан цэнхэр дээр дарна. За ингэхээр ерөнхийдөө баримт илгээхийн үн бэлэн болно. За бараа ажил үйлчлэгээ сонгоогүй энэ дээр гарлаа да. За тэгвэл нэгдсэн сан дээрээ дараад бараа ажил үйлчлэгээ гэдэг дээрээ дараад энэ дээр ямар үйл ажиллагаа эрхэлт юм бэ тэрийг бичнэ. За түрүүн ачаа тээвэр гэж хэлсэн дээ тийм үү. За тэгвэл ачаа гэнгээ бичингууд энэ дотор ачаа тээвэртэй холбоотой ингээд гараад ирнэ. Танаа юу эрхэлт юм бэ гэдэг. За тэгвэл ачаа тээврийн үйлчлэгээ гэдэг ингээ байна да. Энэ дээр нь дарчнаа. За ингээд баримт ерөнхийдөө ингээд бэлэн болж байгаа. За тэгвэл энэ хажуутаас харсан сум дээр дарахаар
яах вөхөр баримт бэлэн болно. За тэгээ энэ манай хүүхэн байна. Ачаа тээврийн үйлчлэгээд ингэ гараад ирлээ дээ. За нэг ширхэг энэ гэж гарч ирлээ. Нэг 700 төгрөгийн ачаа тээвэр, 700 мянган төгрөгийн ачаа тээвэр үүнийг нэг оруулаад өгсөн байсан да. За ингээд баримт ерөнхийдөө бэлэн боллоо. За тэгхэн гутаа нөгөө байгууллагаараа илгээн. Сая бол баримт бэлэн болсон да. За тэгвэл энэ чинь байршлаа сонгож байна. За аль дүүрэг юм бэ? Аль аймаг юм бэ гэдгийг сонгож өгнө. За тэгвэл сонгоо архын дүүрэг бас сонгоо архинаа сонгоод ямар хороо юм бэ гэд 27 дугаар бол 27 дугаар хороогоо сонгоод за тэгээд баримт гаргах гэдэг яах нь товчон дээр дарна. За ингээд яг хөр амжилттай баримт бүртгэлээ гэдэг ингэж шүү дээ юм. За тэгээд PDF файлаар татаж авч болж байна, хэвлэж болж байна. За энд мэйл оруулаад илгээж болж байна. За ингээд бол яг хөр мэйлээр илгээж болж байна. Ийм олон сонголтуудтай. Гэхдээ сая баримт байна бол цаашаа явчихсан шүү нөгөө компани руу. За ингээд баярлаа.